Импортлогч улсаас аж үйлдвэрчсэн орон болох зорилтыг төр засгийн тэргүүнүүд байнга ярьдагч өнгөрсөн 30 жилд ахиц гарсангүй. Үйлдвэрлэгч байхын чухлыг дахин хүчтэй мэдрүүлсэн цар тахлын жилүүдэд ядаж дотоодод үйлдвэрлэх боломжтой импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх зэрэг хуулийн шийдэмгийн өөрчлөлтүүд өгүүлэгдэж байна. Засгийн газрын тэргүүний зүгээс ирэх жилүүдэд Монгол улсыг хөгжүүлэх шин сэргэлтийн бодлоготой үйлдвэржилт бүтээн байгуулалтыг чухалчлан тусгаснаа зарласан. Гэвч Уриал Оозонгийн шинжтэй өмнөх төр засгийн тэргүүнүүдийн үйлдвэржилт гэсэн хаягтай бодлого нэртэй тунх хүчгүүдээс энэ удаа юугаараа ялгарх вэ гэдгийг дотоодын үйлдвэрлэгчид илүүтэй сонирхож байна. Нэг хэсгийн ярьж ярьснаа тунх болгон зарлаж, зарласнаа хууль болгон батлах нь амарханч. Ажил хэрхэн яаж ажил хэрэг болох вэ гэдэг нь гол асуудал юм а. Тиймээс аж үйлдвэрчсэн орон болохын тулд дотоодод үйлдвэрлэх боломжтой ижил төрлийн бараа үйлчилгээний импортын татварыг нэмэх зэрэг шийдэмгий шийдвэрүүд юу юунаас шуулгааг тэдэлж байна. Монголчууд дотоодоо үйлдвэрлэж чадж байгаа бол бас зах зээлийн хамгаалалт гэж байх ёстой шүү дээ. Энд чинь төр зэсэг гэж байна. Тий, одоо манай хоёр хөрш гихтэл бид нар шуудаага хятад руу оруулах юм бол нэг ч оруулах чадахгүй. Орос руу гаргах юм бол 40-50% татвартай. Энэ чинь улс орнууд ийм жишг байна шүү дээ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг хамгаалдаг. Тэгэхэд манайх руу шуудаа оруулах гэвэл гальтай машинаар нэг машинд 2-3 сая төгрөг төлөөл тэнд хичнээн шуудаа оруулаад ирж болох жишээ нэ. Тэгэхээр чинь бид нэр хинтээ өрсөлдөж яах нөхөр импортын бараатай өрсөлдөж байгаа. Тэгээ яг үйлдвэр хөгжихгүй байгаа гохтойгээ хамгийн гол нь төрийн хүнд сурталаас илүү энэ л байна. Тий. Энийг шийдээд дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад хэдэн үеийг хангаж байгаа юм бэ гэдгийг мэргэжлийн холбоодоос нь аваад хэрвээ хангаж чадж байгаа бол тэрнтэй нь уялдуулсан импортын татварыг тавиад өгнө. Энэ бол номер 1 асуудал. Яг та бол судалгаа хийсэн байх яг шуудан дээр жишээ нь хэдэн үе татвар оногдуулчих болмоор юм шиг. Яг хөө бид нар ярьж байгаад даацын баяжмлын шууданаар бид нар 20% татварын босго тавиулсан. Гэхдээ энэ одоо амьдрал дээр хэрэгжихгүй байна. Монголд хийж чадж байгаа барааны импортын татварыг өсгөх ёстой. Өрсөлдөх чадвар байхгүй бол масаар үйлдвэрлэж байгаа улсын бараа Монгол улсад орж ирээд Монгол улсад нэмэн өртөг шингэсэн байгаа бараа бүтээгдэхүүнтэй яаж өрсөлдөх юм бэ? Монгол улсын бараа бүтээгдэхүүн чинь нэмэн өртөг шингэсэн байна. Хүний ажлын цалин шингэсэн, татвар шингэсэн, түрээс шингэсэн, зээлийн хүү зээл шингэсэн, бүх юм шингэсэн бараатай маш юм барааг одоо хацуулж өрсөлдүүлж болохгүй л дээ. Энийг 30 жил бид нар харлаа шүү дээ. Тэгэхээр одоо импортын барааны татварыг л яаралтай одоо өсгөх ёстой. Одоо олон улсын худалдааны өмнө байгууллага өмнө хүлээс үүрэгтэй учраас энийг одоо оруулах боломжгүй гэсэн ийм одоо асуудлууд ширдэм байлаа. Зүгээр бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг буюу дотоод гаднаас орж байгаа бүтээгдэхүүнүүд импортын барааны татварыг нэмнэ гэдэг нь дотоодын зах зээлийг хамгаална гэсэн үг. Нөгөө талдаа эсрэг талдаа бол татвар нэмэгдэхээр бол үн нэмэгдээд бас хэрэглэгчтэй хүнд байдал болох нь ойлгомжтой. Цар тахлын өнөөгийн үед бид юу ч байсан дотоодоо үйлдвэрлэх нь бол гарцаагүй юм а гэдгийг л дээр даргуу дарга зэрэггүй хүн болгонд ойлгууллаа. Гэсэн хэдий болж өнөөдрийн байдлаар төр болоод үйлдвэрлэлээ ингэж дэмжин тэгж ингэж хөгжүүлнэ гэсэн бодлого бол одоогоор хаанч байхгүй байна. Энэ үйлдвэрлэлийн бодлогыг баримталж байгаа тийм чиг үүргийн яам буюу газаргуур бараг төр талгаа шүү дээ. Тэгэхээр энийгээр бол бид бодлого зангидаж чадахгүй байгаа юм. Хоёрдугаар юу гэдэг нь үү олноор нь үйлдвэрлэж байгаа хятадын зах зээлийг бид цөөхнөр үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрлэлийн процесс чинь дагаж үнэтэй өрсөлдөж чаддаггүй тал байдаг. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өмнөх парламентын үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн техник тоног төхөөрөмжийг гайлын татвараас чөлөөлдөг байлаа. Хэдийгээр энэ бодлогын хөв зүг байсан ч харамсалтай жирийн иргэдийн боломжийг хулгайцсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг завшиллаа өөрсөн одоогийн эрх баригчдын үйлдэл шиг болж үндсэндээ зорилгоос хатаасан тул хөтөлбөрийг зогсоожээ. Хууль байсан 102 дугаар тогтоолгоо тэрний дараа бол энэ жагсаалт байсан. Тэгэхээр энийг бол жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдөө ашиглаж чадахгүй байсан. Харин дунд аж ахуй буюу том аж ахуйн хөгжүүд бүр одоо том аж ахуйн хөгжүүд энэ хуулийг ашиглаж хоромчаар бараа бүтээгдэхүүнийг бүрдүүлж оруулж ашигладаг байсан нь бол тодорхой гэдэг. Энэ бол сангийн яамны хөрөлбаатар сайд байхдаа бол тодорхой зааж өгсөн шүү дээ. Тэгээд энэ бол онц шаардлагагүй байна гэдэг. Энийг бол хасаа хийчихсэн байна. Одоо энэ зарим нэг одоо үйлдвэрлэлийн холбогдлолтой тоног төхөөрөмжийг бас хил гайлын татвараас чөлөөлөх ёстой. Тэгээд энэ бол одоо энэ сэргэлтийн болгон дотор бол мэдээж олон талын юм орж байгаа ч бод чинь зээлийн хөөг болох ёстой. Энэ нийгмийн даатгал, энэ татварын одоо энэ цар тахлаас үүдэлтэй маш хэмжээний одоо манай баялаг бүтээгч ярьдэж урд хожид өрөнд орж үзээгүйгээр энэ 2 жил өрөнд орлоо гэж тэ. Тэгэхээр энэ их хэмжээний өрөнд орсон ачааг нь яаж нуруунд дээрээс нь авч хайж цаашаагаа үргэлжлүүлж аж ахуй нэгжүүд маань баялаг бүтээгчд маань ажлын байраа хадгалж авч явах вэ гэдэг асуудал чухал болохоос биш ашиг олох асуудал байхгүй болцоохгүй. Ажлын байрал хадгалах нөгөө бэлдсэн хэдэн болсон хүчнүүдэл хадгалж үлдэх нь агуу чухал байгаа байхгүй юу?
Монгол улс үнэхээр үйлдвэрчсэн улс болох зорилго тул юм бол үндсэнтэй шийдэмгий бодлого чухал гэдгийг үйлдвэрлэгчид байнга сануулдаг. Харин үүнээс өөр нь засгийн газрын тэргүүний одоо зарлаад буй шин сэргэлтийн бодлого байх ёстой гэдгийг хэлж байна. Нэгэнт төр засгийн бүхий л бодлого нэг нам төвлөрсөн тул эргэж хурахаас илүүтэй импортыг зэгцэглэх нь энэ төрлийн бодлогын болон хуулийн томхон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй ярих ёстой асуудал